Уран бүтээлийн 1-р нэгдлийн бүтээл. За хүүхдүүдээ анхаараарай. Тэгэхээр өнөөдөр Сайн байна уу багшаа? юу яагаад байгаа юм чи? Багшаа би хүнстэйчлийн тухай мэднэ. Тэгэхээр багшаа би энэ хичээл суумааргүй байна. Нарыг хадгалах арга гэж мэдх юм уу? Баян багшаа. Наад чинь заагүй хичээлээ шүү дээ. Мэдчихэд том дугар. Ангиас гар. Гүй чи хүнсний чанар хадгалах арга гэж мэдээгүй хаагур өвчсөн хүн би. Ха? Айгуул буруу олдсон үр дүнгээс мэдэхгүй юу аа? Би яаж мэдхийн? Тэр хичээл тасалсан юм чинь. Шин Джимс ногоо мах өндөг хэрэглүүл хамгийн их тижээл авна. Хөрөгчин зөх температурт хадгалах ёстой. Ото. Нэзэн. Мэдээштэй над чинь. Тийм бол хүүхдүүд дунд өнгө олох уу? Тэгвэл тэгээ цааш нь заал та. Зүгээр хөрөгчөндөө байлгуул болно шүү дээ. Тийм хэмиг асуух. Зүгээр хөрөгчөнд хадгалдаг юм биш дээ. Хөөрэ хүнсийг чийггүй, харанхуу, сэрүүн газар хадгална. Болохдоо зөв боловсруулах хэрэгтэй. Хит удаан шаруул амин дэмэн устгана. Жигнээд буцалгаад богино хугацаанд болгол тижээлэг байдлыг хадгална шүү дээ. Йоо л доо. Өдрөө саван орчлоо шүү дээ. Яадгийн. Хоол хийхээс өмнө яг энэ шиг жимс ногоогоо сайн урж байгаа мэдв. Зөв хальцтай хоол идэх хэрэгтэй. Уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм. Яах юм наадах гэж. Гүй эрдэс бодисыг тэмцвэртэй хэрэглэн шүү дээ. Буруу хоолтын үр дагаврыг ч мэдгүй. Тижээлийн дутагдлалд ордын байгаас те. Чи гэд харж бай да. Энэ бол зөв хоолтой нухс. Энэ бол буруу хоолтой нухс. Буруу хоолтой нухс нь илүүдэл калори, өөх тос ихтэй. Хүнс бага хэрэглэл. Тэгээ энэ таргалал зүрх судасны өвчнөд болгоцсон. Тэгээ нөгөө нухс нь тоох уу? Ха? Тоох юм шүү. Үгүй тэнэгтэй дагаачтай чи. Тэгвэл тоохгүй мó? Яа, мэдээж штий. Амин дими дутагдлалд орвол арь суурайшуулна, үс сунгана, хумс хэвэргжүүлнэ. Хүүш. Чи энэ буруу хоолтой. Баянаа ууш ирүүл хоолтой. Тэгэхээр багш чамайг тоож харахаар байна уу? Ха? Тэгэд яах юм? Буруу хоол чинь дархлааг сулруулад халдвар төвчөнд амархан өртдөг болно шүү дээ. Тэгээд чи өөрийгөө хар. Нэг л их ууртай. Та нар худлаа энийг авралууж ихээл. Яг үндэ буруу хоолт шүү дээ. Хоол тижээлийн дутагдaltaй хүмүүс сэтгэл готрол уур цартай болно. Юу идэхгүй мó? За юу гэжтэй. Бүх хүмүүсийн бие махбодод хэрэгтэй. Бүх шим тижээлийг тэнцвэртэй авбал эрүүл бай.
Ногоон цай авъя. Байна уу? Баярлалаа миний дүү. Харин хөргөчөө сольдог ч юм уу? Өчигдөр хонсоо ол идсэн чинь сонио хамттай ногоон шимт ижээлг болчих. За хөргөч үзлээ бай. Би хүнс баяруул хаалтын ангийн оюутан. Ихэнх бактери 5 градусаас нэмэх 60 градус температурын аюултай бүст 15-аас 20 минутад 2 дахин үрждэг. Хэрэв хоол хүнсийн өвөг температурын хүрээнд 6 цагаас орхиод л хоолнд байсан нэг ширхэг бактери нь 260 мянгаас 16 сая эсвэл тэрнээс ч олон болж үржих аюултай. Энэ залуу мэдэхгүй бололтой. Хүний юм дураараа үзээд яасан амар залуу вэ? Тэнийг юм аашин. Хүй, шар суурсан хооллого мөг өгөр. Мөрөгч чи тооцоогоо. Хүй, дутуу байна. Зүрхүү. Хөөе. Чи мост түнс баяруул хаалтаар сурд юм уу? Чамд хамаатай билүү? Би чамаас харин зөвлөгөө авах гэсэн. Яасан найраад байгаа юм уу? Үгүй сүүлийн үед тамир цэгээгүй ядраад Харахад сайн л үйтэй юм да. чи надад тусалчаач тээ. За яах вэ? Хүнсний чанарыг хадгалах талаар хэр сайн мэдгүй. Мэдхгүй болоод асууж штэ. Хөрөгчөнд хадгалах хүнсийг худалдаж аваад нэг цагийн дотор хөрөгчөнд хий. Тэгээ өөр яах вэ? Түүхэн юм уу болсон бүтээгдэхүүнийг хөрөгчөнд тусад нь хийн. За өшөө. Өндгийг зориултын савнд нь хийгээд хөрөгчнийхөө хаалганаас хол арын хэсэгт нь тавих хэрэгтэй. Жимс ногоог зүсэж хальсаж чансан бол 2 цагийн дотор хөрөгчөнд хийгээгүй бол хаяхыг мэдж байгаа байлгүй дээ. Бас гурил будаа элсэн чихрийг хуурай агааржуулалтаа гэрэлгүй татгална. Энэ гэхдээ ямар сонирм мэдлэггүй залуу вэ? Одоо өөр юу мэдчих вэ? Буруу олтын талаар Баярлалаа чамд. зүгээрээ илүү ихийг мэдээрэй. Хоолоо тэгээд яаж зүудэх вэ? Хоолнд орох уу гэж үү? Тэгээл л да. Хэдий тижээлэг хүнс хэрэглэж байгаа ч буруу хооллол ямар ч нэмэргүй. Одоо яагаад юм хоол идэв даа? Заримдаа эсвэл хаяа идэх зүгээр шүү дээ. Зөөгчөө нэг ундаа. Ногоон цай. Би өөртөө их анхаардаг л та. Гэхдээ өөрөө буруу хоолд юм биш үү? Андуураад байна. За одоохон. За баярлалаа. Дараа дутуугаа үргэлжлүүлье. Би чамд шинэ хөргөж бити авъя зөвлөе. Эхлээд зөв хадгалж бас зөв идэж сураарай. Хүлээгээрэй. Сайн байна гэж. Сайн. Зогс. Үнэхээр. Үгүй саяны охинд өгөх гэсэн юм аа. Зогс гэж чамаа. Чи оруулаад болоо штэ. Хаяагаад байгаа. Юу яагаад гэж. Чамаа зогс гэж. Би тэр охины сурагч нь. Юу зүгээр аа гэж. Юу чи? Амаа яагаад гэхэд Хөөе. Улаан аяа хараа энэ гэлтэй. Оо, эрүүл олдог ах байна. Баяртай гэж.
Тэгтгэл авахгүй чи. Би буруу олд юм уу? Тийм штэ. Хотоод өвдөх гээд ах юм. Үгүй чи. Өвдөд удаж байгаа юм уу? За нөхөр минь. Хоол идэхдээ чихэрлэг шингэн ухаар өвдөлгүй яах вэ? Тэр чинь очиж эсэлдээд спирт үсгээд хотоодны дотор талыг хамгаалдаг салт бүрхүүл давхаргын гэмтээд юм штэ. За хит чанж болсон хоол хүнс ч бас нарийн гидсэн цөрөг нөлөөтэй. Наад хоол хүнсэнд чинь амин дэм фермент эрдэс бодис тун баг. Гидсийн дааврын тогтолцооны хямралыг үүсгэдэг. Тэгээд л хүмүүс цадгаа мэдхгүй идэмтгий болж ходоодоо дүүргээд сунгачтай штэ. За ойлголоо доо найз минь. Чи одоо намайг хардаа хит их хилчлэгтэй чанаргүй хүн сэргэлээд илүү дэлжинтэй болсон байгаа зү. За тэгээ зүрх судасны өвчин чихрийн шижин дархлаас сулрах ясны сэрэгжилт гэд буруу хоол сөрөг нөлөө ихтэй. Аднаас сохоо хөө оруулаад байгаа юм уу? Яана чи чинь ямар сони юм бэ? Ойлоо дараа хийцээ уулзах вэ? Яах гээд байгаа юм бэ? Би ийм маргааш шалгалтай мэн уцаар над руу яриа тэгээд хичээл заагаарай. Юу вэ? Орчуу багшаа. Орчил л багшаа. Та хоцорсон. Бэлдээгүй царайтай байна.